Монгол Улсын засгийн газрын 2016 оны төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай 193 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших ашиглах эрхийг үнэлж санхүүгийн тайланд тусгах үйл хөдлөн хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, орон нутгийн өмчийн газар хамтран төрийн болон орон нутгийн өмчийн үйл хөдлөн хөрөнгийн бүртгэл дахин үнэлгээ сэдвт сургалтыг энэ сарын 20-ны өдөр Ховд аймагт зохион байгуулж байна. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг хөрөнгийн үнэлгээний мэдээллээр хангах, хөрөнгийн үнэлгээг нэгдсэн аргачлалаар зохион байгуулах талаар олон нийтэд мэдээлэл түгээх зорилготой уг сургалтад Ховд аймгийн төрийн өмчит 33 байгууллага, орон нутгийн өмчит 155 байгууллагын удирдах ажилтан нэгтлэн бодогч, үнэлгээний мэргэжилтнүүдийн төлөөлөл 400 орчим хүн хамрагдсан юм а. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2 мэргэжилтэн ирсэн байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга, давагдал дарга бас ирээд ингээд сургалт өнөөдөр явагдаж байна. Сургалт үндсэндээ Монгол орон даяар ингээд 18 онд үйл хөдлөлгөөнийг дахин үнэлж баланс бүрдэх ёстой. Тэгэхээр ингээд энэ талаар мэдээллийг сургалтыг өнөөдөр ингээд зохион байгуулж явуулж байгаамаа. Өнөөдөр бүх сумын нягтлан бодогч дарга нар, мөн өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга, за мөн үйл хөдлөлгөөнийг дахин үнэлэх талаар байгууллага болгоо ажлын хэсэг байгуулсан байгаа. Тэр ажлын хэсгийн төлөөлөл гишүүд маань бүгд оролцох хүрэлцэн ирсэн сургалтанд хамрагдаж байгаамаа. Яг ийм сургалт зохион байгуулах хэрэгцээ шаардлага юу вэ? Жишээ төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гарын авдаг ном гарсан байгаа. Яг ийм стандартын дагуу ингэж үнэлэх ёстой, ийм стандарт байх ёстой, ийм чиглэлийн дагуу үнэлэх ёстой гэдэг ингээд ойлгомжтойгоор жишээ байдлаар гарсан юм ном бас өмнө нь тараагдсан, хүргэгдсэн байгаа байгууллагуудад тэнтэй холбоотойгоо сургалтыг явуулж байгаа. Сургалтын чиглүүлэгчээр төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга, давагдагч, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын өмчийн харилцааны мэргэжилтэн Дэлгэрмаа гэрэл туяанаар ажилласан юм а. Сургалтын үеэр үйл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, бүртгэлийг нэгтлэн бодох, бүртгэлийн дансамд тусгах аргачлал, үйл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд тавигдах шаардлага, газрын эрхийн үнэлгээ, барилгын үнэлгээ, гадна шугам сүлжээ, зам гүр, инженерийн байгууламжийн үнэлгээ хийх аргачлал, үйл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний дүнг нэгтлэн шалгах, нэгтгэх, санхүүгийн тайланд тусгах тухай. Засгийн газар төрийн эрх бүхий байгууллагын хөрөнгийн үнэлгээний талаарх тогтоол шийдвэр болон төрийн өмчийн бүртгэл эзэмшил ашиглалт хөрөнгийн хөдөлгөөний асуудлаар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас батлан гаргасан тогтоол шийдвэрүүд түүний хэрэгжилтийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм а.